сайн байцгаана уу эрхэм хүндэт шавнаар болон эцэгчүүд та бүхэндээ энэ өдрийн амгалан гайлтгая. За би өнөөдөр та бүхэндээ энэ өөрийнхөө зохиосон арифметик 6-аас 7 гэдэг номныхоо жинхэнэ үндсэн зохиогдсон түүхийн талаар би та нарт бас сонирхуулах гэж би тэгэд яаж юм тодорхой хэмжээний жоох юм бэлдсэн. Тэгэхээр миний энэ арифметикийн ном одоо 2023 онд хамгийн сүүлийн хэвлэл нь ингээд гарсан байгаа. За тэгэхээр энэ ном маань яаж эхэлж гарсан бэ гэхээр 1991 онд би чинь 11-р сургуульд математикийн багш хийгээд ирж явах үед одоо 4-р анги дунд анги 4-р анги байсан. Тэгээд 4-р ангийн хүүхдүүдэд математикийн хичээл заах болсон. За тэгэхээр тэр үед бол 11-р сургуульд хүүхдүүдээ сонгон шалгуулалтаар авч хичээл заадаг байсан. 10-ын А, 10-ын Б гэсэн хоёр бүлэг төгссөн. За эдгээр маань 4-р ангид орохдоо одоо номгүй байсан. Би тэгээ одоо тэд хүүхдүүдэд заах гэдэг би нэг 10-аад ном сугадаж явдаг байсан. За тэгээд 4-р ангидаа би тэр хүүхдүүдэд хичээлээ заагаад одоо тэр хүүхдүүд маань тэр заажсэн миний төгссөн хүүхдүүд маань улсын математикийн олимпиадын 12 медаль, олон улсын 3 хүрэл медаль авсан ийм мундаг алдартай хүүхдүүд болсон. За тэр хүүхдүүд маань үндсэндээ 4-5 дугаар ангидаа үндсэн арифметикийн суур авсан хүүхдүүд байсан. За тэгэхээр тэр хүүхдүүд маань одоо жишээлбэл олон улсын олимпиадс манай ба инх баяр, хулан гэж охин маань бол олон улсын олимпиадын 2 хүрэл медаль авсан. Энэ Монгол улсын түүхэнд эмэгтэй хүүхэд медаль авсан эхний тохиолдол байсан. 2 хос хүрэл медаль авсан. Дараагийн жил нь ахаад 4-р анги надад өгсөн. Одоо энэ хүүхдүүд маань шинэ ирж байгаа хүүхдүүд бас номгүй байгаа учраас 4-р ангид гэж ороод дахиад би арифметикийн номоор хичээл заасан. За энэ хүүхдүүд яг 4-р ангид зааж явах үеийн хүүхдүүд одоо жишээлбэл Баттуулга, Б Баттуулга гэж байна. Хатанбаатар, Очирбат, Лавг Очир гэх мэт энэ олон сайхан хүүхдүүд одоо бүгдээрээ л улсын олимпиадын аваргууд, олон улсын олимпиадын аварга хүүхдүүд болж ингээд нэг 10 дугаар ингээд төгссөн юм. Тэгэхээр дараагийн жил нь бас дахиад 4 дугаар анги надад төгсөн. Тэгэхээр тэр үед би ном байхгүй. Тэгээд 10 хэд номоо сугадаад заагаад яваад байсан. Тэгээд ерөнхийдөө тэр 3 дахь удаага 4 дугаар анги авсан хүүхдүүд маань бас л өмнөхөө яаж явах вэ гэдгээ би мэддэг болцсон. Бараг тэрийгэ чээжилсэн. Тэгээ яг номоо ерөнхийдөө сугадаад номоо алдчихгүй тулд их хичээж явж байлаа. Тэгээд тэр номоороо одоо заасан тэр ангийн хүүхдүүд маань бас л хотын олимпиадын хошоо аварга болсон байна. Иш ханд гэж хөхөн байна. Батбаатар гэдэг одоо олон улсын мэдээлэл олимпиадын шагналт байранд орсон хүүхд гэл ингээд олон улсын олимпиадын шагналтай хүүхдүүд гарч ирсэн. За тэгээд тэр хүүхдүүд маань юуны үр дүнд ингэж гарч ирсэн бэ гэж би бодоод үзэхлээр тэр хүүхдүүд маань 4-5 дугаар анги одоогоор их юм бол 6-7 дугаар ангийн үндсэн суурийг зөв авсан учраас хүүхдүүд маань ийм өндөр ингээд мэдлэгтэй боловсралтай юмыг хүлээж авах чадвартай болдгийм байна гэдгийг би ойлгосон. За тэгээд 95 онд ахаад би нэг 4-5 дугаар ангид орох болсон. Багш нар болохоор номгүй. Манай Монголын багш нар бол тэр гүнзгий сургалтын ангийн хүүхдүүдэд заах яг тэр ном байхгүйсэн. Тэгээд ном гаргая гэд шийдээд тэгээ арифметикийнхаа энэ номыг би бичсэн байгаа юм. За арифметикийнхаа номыг би бичихд бол би надад их юу байсан гэхээр санаа зовх юм байгаагүй. Гар хүчмэлийг би бол сарын дотор л бичсэн. Яг өдөр шөнөгүй сууж байгаа л сарын дотор гараас гаргасан. За тэгээд их битгэх гэдэг бол их хэцүү. За ихийг бидэд тэр номны их бэлдэх хүн тэнд ерөөсөй байхгүйсэн. Энэ үед манай хулангийн шавгийн маань ээж чулуун цэцгэгч маань өөрийнхөө ажил дээр компьютер дээр миний тэр энгийн бутрахаа энэ бүх юмнуудыг бүгдийг гараар зууж бүгдийг мэдэж өгсөн. 1995 оны 9 сард миний арифметикийн ном хэвлэлд гарсан. Энэ хэвлэлийг бол Мөнгөн Лардс гээд миний ахын хэвлэх өдрөөс тэр хэвлэх өдөр байсан. Тэгээ миний ах тэр анх удаа тэр номын маань 6,000 ширхэг хэвлэж өгсөн байдаг. Тэгээ энэ номоо хэвлүүлэхдээ би чинь сарын 15% хүүтэй тийм өндөр хүүтэй одоо мөнгө зээлжиж би энэ номоо хэвлүүлсэн.
Тэгээд тэр яг хөтэ хүүхдүүд хэрэгтэй юм болохоор би зориг гаргаад хэвлүүлсэн. Тэгээд тэр хэвлүүлээд би 2 сарын дотор миний тэр номнууд ингээ бүх багш нар ингээ хотын хөдөөгийн тэгээд сургуулиудын хүүхдүүдийн ингээд хэрэгцээнд очсон. Тэгээд би тэр номныхоо тэр сарын дараа гэхэд би тэр хүүтийн тэр зээлээ төлж ингээ миний арифметикийн ном хэвлэгдсэн түүхэн юм байдаг. За тэгэхээр тэр 95 онд хэвлэгдсэн би арифметикийн номоо би ерөөсөө хайгаад номын хүмнээс сураад тэгээд хуучин номын дэлгүүр энэ төргээд олон өдөр явж хайгаад ерөөсөө өөрийнхөө тэр номыг 95 оных нь олж чадсангүй. За тэгээд би номоо хэвлүүлээд тэгээд хичээлээ өөрөө номоор өөрөө хичээлээ заадаг. Манай 11-ийн багш нар хичээл заадаг. Ингээд энэ манай 11-ийн маань анхны математикийн сурах хичээл гэж гарсан. За надаас өмнө бол энэ математикийн дунд сургуулийн математикийн сурах гэж ерөөсөө байгаагүй, дандаа Оросын сурах хичээл орчуулгын номнууд байсан. Тэгээ энэ бол яг тэгээд анхны математикийн дунд сургуулийн анхны сурах хичээл гэж би өөрөө боддог. Тэгээ би бас тийм ном хүн зохиож хэвлүүлж гэж би бас олон ном үзсэн. Тийм ном гараагүй юм бэлээ. За тэгээ энэ номоо би жил болгон би өөрөө энэ эхлэл сургуулийнхаа сурагчид жил болгон би 4 5 6 7 дугаар ангид нь өөрөө заагаад үндсэн суурийг тавиад тэгээ дараагийн багштай өгөөл дараагийн жил нь аваад номоо засвар хийгээд ингээ яваад байсан. Одоо жишээлбэл миний энэ ном бол 2001 онд ингээ засвар хийгээд миний хэвлэгдээ ингээ хэвлсэн ном байна. За тэгээ дараа нь би 2007 онд бас энэ номоо зааж байгаа л энд 2007 оны засвар хийсэн ном байна. За ингээд 12 оны засвар хийсэн ном. Одоо ингээд номыг чинь би өөрөө заагаал тэгээд энэ номон дээр ямар засвар хэрэгтэй юм, юу хэрэгтэй юм байна, дутуу юу байна, бодлогын алдаа юу байна гэл ингээд жил болгон би 20 жил заасан. 20 жил заахтаа ингээд номнууд дээр засвар гэл одоо чинь 12 оны засвар байна. Одоо 16 онд миний зассан гэдэг ном засвар нь энэ байна. Тэгээ 19 он засвар нь хийсэн ном байна байж байна. За тэгээд 20 онд хийсэн засварыг хийсэн ном маань энд байж байна. За тэгээд дараа нь сүүлд 21 оны засварын ном хийсэн илгэсэн ном энэ байна. Тэгэд хамгийн сүүлд одоо 23 онд 2 жилийн өмнө 23 оны засварын ном гэдэг. Одоо энэ сүүлчийн засвар гэж үзсэн. За тэгээ энэгээр зааж идэл ахаал засвар хийх юм ахаал дотор бас байгаад байна. Тэгэхээр ном хийн гэдэг бол байнгын засвартаа өөрөө үзчихээж, өөрөө зааж ээж, хүнээс үлгээ авч ээж, заавар авч ээж, ингэж энэ ном чинь ном болж гардаг болохоос биш. Нэг өдөр нэг ном бичлээ, цуглуулчаад тэрийгээ тэгэл тэр чигээр нь байлгаад хүнд өгнө гэдэг бол энэ бол ном байж чаддгүй. Тийм учраас ингээд ийм арифметикийн ном маань ийм түүх болоод ингээд бичигдээд одоо ингээд 30 жил болж байгаа. Энэ жил 30 жилийн хойно болж байгаа юм. Тэгээд 30 жилээ болж байгаа энэ арифметикийн ном би бас мөнхчүүлье гэж бодоод энэ 30 жил гэсэн ийм хөөрхөн ийм жижигхэн ном болгож гаргасан. Энэ бол миний сурах хүчээр сурж хүмүүжсэн. Одоо хамгийн ахмадаас яг миний номоор явж ирсэн хүүхдүүд бол 42 настай хүүхдүүд байх хэвээр. Яг тэр 95 онд миний арифметикийн номыг авсан хүүхдүүд 12 настай хүүхдүүд байсан. Одоо тэгээд энэ ном маань Монголын бүх аймагуд, бүх сумдууд, Улаанбаатар хотын ингээл одоо олон багш сурагчид ингээд миний арифметикийн номоор ингээд хичээлээ заагаад явж байгаа. Тэгэд заалгасан хүүхдүүд маань хүртэл их гоё багш нар ч гэсэн урамтай энэ номоор явахд их сайхан байна гэсэн юм өндөр сэтгэлдтэй байдаг. Би энэ номоо бол тэгэл нэг сурчлаад байдгүй л дээ. Багш нар ерөөсөө эцэгчүүд бүгд мэддэг болцсон. Ингээд номын маань аваа авчдаг. Тэгэд энэ арифметикийн ном би ингээд бүр сөвнөр болгоод ятсан. Гэхдээ энэ бол үүсэх ном биш. Энэ миний сурах хүчээр сурж хүмүүжсэн тэр эцэг одоо том болсон хүүхдүүд багчууд одоогийн сурж байгаа хүүхдүүд одоо чи манай сургуулийн хүүхдүүд арифметикийн номоо доодгоор ингэ төгсөөд үзээд дууслаагүй л арифметикийнхаа баярыг хийгээд энэ номоо надаас гарын үсгтээ ингээд бэлгэнд авч одоо ингээд үлдэх ийм маягаар ингээд энэ номоо хийсэн. Тэг яг надаас энэ номыг авах сонирхолтой усуд байвал эхлэл сургууль дээрээс ирээд надаас авч болно. За ингэж энийг хэлэх байна. Тэгээд ер нь ном бичнэ гэдэг бол номоо өөрөө гаргаад тэрийгээ тэгээд жил болгон
өөрөө зааж багш сурагчтай хамтарч засвар хийж ингэжээж юм чинь бүтээл болдгиймаа гэдгийг би бас өндөд эцэг эхчүүд одоо сурагчид, шавнар, багш нартай бас энэ түүхийг бас танилцуулъя гэж бодож ингэж өнөөдөр та бүхэндээ арифметикийн номныхоо түүхийн талаар ингээд товчхон танилцуулсан юм аа. Ингээд та бүхэндээ хүүхдүүд, шавнар та бүхэндээ эрдмийн зам чинь одоо алтан шар зам нь үржитэй сайхан болтугай. Миний арифметикийн ном та бүгдийн минь алтан шар замыг гээгүүлж явах болтугай гэж ерөөё.